За яг вэ. Өнөөдөр одоо ингээд энэ тойргоо хувааж байна. Тойргоо хуваагаад манай Ардс намынхан бан бүгд л өстой бүр инээд нь багтаж удаа суугаад байна. Ястай нэг бахархалтайгаар доош нь одоо дарж авлаа. Тойргоо нэг хүснээрээ хуваагаад авчлаа. Одоо бидний ялалт бол баталгаатай боллоо. Тийм болохоор Ардс намынхныг бол яаж ч одоо дээрлэхэж болно гэсэн өнгө аясаар та нар харж ах шиг байна л да. Ардын намынхныг тэгж харж ах шиг байна. Ер нь бол энэ тойрог хуваажгаа зарчим чинь үнэндээ энэ ард түмэнд таалагдахгүй байгаа шүү дээ. Та нар бас нэг өөртөө дүгнэлт хийлдэ. Улаан цагаан хүмсүүдэд зориулж тойрог бий болгочоод тэрийг хийлэхээр бол тис хүндлээ юм яриад баг би Чингисийн удмын хун тайжун тийм учраас би нэг тойрог тэр чигээр нь өвлөх ёстой ухааны юм шиг юм яриа сууж шүү дээ. Ингэж болохгүй шүү дээ. Ингэж болохгүй. Та нар тойрогоо хуваарлсан тэр зургаа хүртэл хар. Хүнийхээ тоог хүртэл хар. Нэг нь 10 хэдэн мянган хүнтэй байгаад нэг нь 6 мянган хүнээр илүү ингэж тавьж хуваарлж болдгийм үү? Ингэж ялалт байгуулна гэж тооцчихоо бол нэг үгүй үннээ хэлэхэд бол жоохон эндүрчих шиг байна. Тэгдэг л дээ. Ихэнх гишүүд Улаанбаатартад амьдардаг. Улаанбаатартад амьдардаг хүмүүсүүд бол нэг мэдээлэл аваад тэр нэг тойргийг тооцохороо нэг хэдэн хүн таньдаг хэдэн хүнээ харахаараа за би тэнд л илүү санал авах юм байна. Тэндээс л илүү санал авчвал тэр тойрог л надад орчвол тэр сум надад орчвол би ялах юм байна гэж тооцдог. Амьдрал дээр тийм байдгүй шүү дээ. Тэрийг та нар мэднэ. Тийм учраас бол нөгөө бадарчин баярлах болоогүй гэдэг шиг баярлах болоогүй. Цаг хугацаа уралт чинь байгаа. Ер нь бол уг нь энэ Монголын улс төрд зөв жишг тогтооё. За ер нь цаашдаа бид нар бас нэг зөв явъя гэсэн бол энэ юмн дээрээ бид нар зөвшөлтсөд, тохиролцоод нийтлэг урд өмнө баримтлж ирсэн тэр үндсэн зарчмынхаа дагуу тойрог хороогоо хуваагаад явцсан бол мандатынхаа тоог хуваагаад явцсан бол хил ам багтай энэ асуудал чинь зүгээр яваад өнгөрөх байлаа. Өнөөдөр та нарт тийм дэвчээр, тийм зориг, тийм одоо үнэхээр хамтарч ажиллах хүсэл зорилго бол байсангүйг нь харамсаж байгаа. Яг үнэндээ энэ тойрог хувааж байгаа юм чинь та нарын намын доторх дотоод зөрчлийг харуулж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл бүлгийн дарга нь тэнд нэг тойрог илүү аавна. Увсад очид тэр хуучин ерөнхий сайд байсан хүн бас нэг тойрог аавна. За би тэнд очид тойрог аавна гэд тэдрийгээ нэмэх гэж. Тэгээд тэр тойрогт нь өөрсөнд нь зориулж нэг юм хувааж өгөх гэж тэнд дотор тамаа идсэн байж та нар. Тэрийг хувааж өгөх гэж бүр үйл өгөхгүй юу? Тэгээд тэр одоо жишээлх юм бол увсад нэг тэр хуваасныг харахаар тэр нэг сум алгасаад тэгээд нөгөө нэг том сумынх нь нөгөө талд нь баруун талаас нь зүүн талд нь урд талаас нь хой талд нь. Үгүй эн чи юу гэсэн үг вэ? Одоо тэр суман дээр бол тэр хүн гарах юм байна л да одоо эндээс очих хүн. Ингэж л эндүрдэг л дээ. Ингэж эндүрч явал балардаг. Уг нь бол бид нар ингэж бол одоо юмд хуудамга хандаж. Тэгээд энэ ард түмний сэтгэл зүрхэн дотор бол бас нэг юм нэг ёсондоо дээрэнгүй маягийн ийм авираа шийдэж харуулах нь бол төр ёсонд бол буруу юм аа. Төр ёсонд бол буруу юм гэж үзэж байгаа. Монголын ард түмэн өнөөдөр ухаантай болсон. Хинд ямар одоо дүн тавих уу? Хинд итгэхгүй гэдгийгээ би мэддэг болсон гэж ойлгож байгаа. Түүнээс өнөөдрийн их хурлын тангим дотор суужгаад Улаанбаатар хотод сайхан халуун дулаан устай байшинд амьдарч суужгаад тэр хаавсан увсад дахиж очиод хинтэд дахиж очиод нэг тойрог аваад ирнэ. Тэд нар бол миний өмчөө гэж байгаа юм шиг хандхыг бол ард түмэн чинь мэдж байгаа. Энэ доронтын талч тэр, хөвсгөлийн тайгад тэр, увсын хязгаарч тэр. Манай Монголын ард түмэн бол бас нэг хинээр өөрийгөө төлөөлөх үү? Энэ Монголын төр яаж ажиллаж байна? Эдийн засаг санхүү, улс төрийн нөхцөл байдал ямар байдалтай болчих уу гэдгийг бол ерөнхийд нь би гадарлаж байгаа гэж ингэж бодож байна. Энэ үхэндээ харамсалтай тав хүн маань бол үнэхээр дүгнэлт хийх тийм ухамсар байсангүй юу гэж би та нараас асуумаар байна. Та нарт тийм одоо сайн үйл бүтээч гэсэн чим хүсэл байсангүй юу? Байсан ч гэсэн тарайн цөөн хүсэлтэй нэгнийг нөгөө буруу хүсэлтэй хүмүүсүүднийг дийлсэнгүй юу да гэж би харж байгаа. Энэ үнд жоохон харамсаж байгаа. Тэртээ тэрнгүй сонгуул болдгоороо болно. Тойргийг өнөөдөр энд өмчилж хувааж эзэн биетэй болгож авснараа нэг хялалт байгуулчаад байгаа юм шиг юм бодож ойлгож болохгүй л дээ. Сонгуул бол болдог. Өнөөдөр энд суужгаа 76-аас бүгдээрээ ч иргэд ирж мэднэ, бүгдээрээ ч орж ирэхгүй байж мэднэ шүү дээ. Тэрийг ард түмэн шийддэг. Тийм болохоор уг нь энэ ард түмэндээ чирэгдэл багтаа, хэрүүл багтаагаар энэ тойргоо хуваагаад хийцсэн болвол бидэрт хэрэгтэй байлаа. Цаашдаа Ардс намынхан маань ийм юмн дээр сайн бодож, намынхаа дотоод зөрчлийг дараагийн сонгуульд орж ирэхдээ алга болгож, бас энэ төрийн төлөө гэсэн сэтгэлтэй болж орж ирсэй гэж та бүхнээсээ хүсмээр байна. Асуулт байна.